За энэ эрүүл мэндийн салбарынхны одоо ингээд цайлангийн хулгайны мөнгө ясны дараа нэмэгдэл чинь чулуур ус явдал байна л да. Тэгэхээр энэ асуудал дээр бас нэг уусар таандахгүй эмнэлгийн хэрэгслэнээр дутагдaltaа энэ он дамжсны өрөөд байгаад байхгүй. Энийг нуудаг байхгүй. Өвшнээ нуусаг өн чинь тэгээд өхөн штэ. Энийг ягаад ил болгодог вэ? Он гарсны дараа нэг нөхөө явдаг. Өнөхөр цайлан хөлсөн хүрдэг. Тоног төгөөрөмж нь байхгүй, зарим одоо эмнэлгийн хэрэгсэл нь байхгүй, эмчнэр чинь баг шоронд явах гэж штэ. Энэ дээр нь анхаармаар юм ээ. Ил болгож байгаа. Нөгөө талаар бүтц оронтойг шинжлэхгүй л эрүүл мэндийн яам, сангийн яам, хөдөлмөрийн хамгаалалын яам 3 яам нэгжиж энэ бүтц оронтойг эмнэлгийн хоорондоо тохируулсан бүтц оронтойг шинжлэхгүй л энэ цааш явахгүй. Гарын салаагаар мөнгө урсаад байна. Энэ дээр анхаарах шаардлагатай гэж бодож байна. За, Сандгийн Бямцгц сайд хариулъя. Таны хэлж байгаа саналтаа саналыг байна. Тэгээд эх оны 26-ны төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн даатгалын эрүүл мэндийн салбарын одоо хөрөнгө оруулалтыг 5 дахин нэмэгдүүлсэн байгаа. Манай мөнгө сайхан гишүү одоо эмч тэргүүтээ одоо 40-од гишүүд их хурлын гишүүд санаачлаад 27 хоног Монгол Улсын засгийн газраас эрүүл мэндийг дэмжих жил болго зарлаж байгаа. Тийм болохоор эрүүл мэндийн салбартаа Монгол Улсын засгийн газар, Монгол Улсын их хурл бас онцгой анхаарч байгаа. Энэ одоо бас байгаа бололцоо боломжуудаа ингээд шавхаад нөөцөө шавхаад эхний ээлжинд ямар ч гэсэн сая 15% цалин нэмэгдэх шийдвэр гарлаа. За дээрээс нь бас нэг 15-аас 20 орчмоор одоо эрүүл мэндийн даатгалын сангаа зэгснээр цалин нэмэгдүүлэх бололцоо боломж бүрднэ гэж үзэж байгаа. За мөн одоо бас өөр одоо бас бусад нөөц бололцоо их усрээр саяны ярьж байгаа одоо эрүүл мэндийн эмнэлгийн салбарын одоо тоног төхөөрөмжүүдийг бас шийдэх юм бас бололцоо боломж гарнаа. Ялангуяа одоо 27 он нэг зарлж байгаатай холбогдлоор энэ жилээс эхлээд бид нар зүгээр суухгүй манай эрүүл мэндийн салбарын одоо